За сайн байцгаана уу. Өнөөдөр 10 дугаар сарын 5-ны өдрөө. Өнөөдөр та бүхэндээ гэрээр өөрийн нөхцөлд яаж маск солих талаар бас анхаарах ямар юм байна гэдэг талаар нэг зөвлөгөө өгье доо. За эхний хэлцэн ямар ч капута татчих та. За капута татчихлаа. Одоо маслын тагийг авъя да. За ингээд нэг тайрсан сав байвал зүгээр шүү. Тэгээд 14 дэлгүүр хэрэгтэй. Бас нэг дугуун данкрат ишдэг хэрэгтэй мас солиход. За ингээд маслаа голжуулж чинь харж байгаа масл гоожиж. За ингээд маслаа гоожуулж чинь та нар масл сольдог газар очиод бүрэн гүйцэд масл гоождөг гэж бодож байна уу? Одоо би та бүхэндээ гэрийн нөхцөлд одоо өөрөө яаж солих талаар зөвлөгөө өгөх гээд байна. За ингээд масл маань за гоожж илээ. За ингээд масл маань яг го зарим газар үлээлгдэг юм. Яг үндэ болохоор кастрын болтноос доош кастрын орол хоёрын хооронд масл үлддэг байгаамаа. Одоо ингээд тэр тент нэг данкрат харагдаж байна. Данкрат хэрэгтэй гэсэн тэр данкрат харалж байна. За ингээд нэг масл маань ингээд гойцсоор агаад сүрээ дуусч байна да. За масл маань одоо ингээд гоожо дуусчих шиг байна. Одоо тэгэхээр яах вэ гэхээр өшөө үлдэгдэл мас зөндөө байх нь шүү дээ. Тэрийг яаж гаргах вэ талаар нөгөө тэнд байгаа дугууны тэнд дээр данкрат байна. Хэрэг болно шүү. За тэр таад харж байгаа би данкрат бий. За яаж гоочхыг нь хараараа та хэд. За манайх яаж гоочсныг анзааруу. За ингээд данкраатдаг гоошоо. Дугуй хөндөөрөхөд л тэгээд үлдэгдэл тос маань гардаг байх нь шүү дээ. За хэдүүл цаг ашиглаад юу масл маш шүүрж явах хооронд агаас өгч сольж илээ.
Тэр хүмүүс яаж солихоо бол мэдж байгаа тий. За энэ агаар шүүгч мөн слаймер болсон байна шүү. За агаар шүүгчтэй солихдээ энийг аль сайхан ингэж болоод арччихвал зүгээр шүү. За ингээд агаар шүүгчээ. За ингээд агаар шүүгчээ сольчлаа. Бураар болчихшоо. За нэг ийм шүүр тайлгч ус хэрэгтэй. Нэг 7-8 мянган төгрөг байхад хангалттай. Одоо тэгээ шүүрээ тайлъя да. За моторын хамааслын шүүрийг сулжлаа. За одоо тэгээд өөрөө тостоо утгалтахгүйгээр нэг ийм копины аяг байхад болох нь шүү дээ. Нөгөө маслын шүүрнийхөө үүдээс ингээ өглөх нь шүү дээ. Тэгээ ингээ маслын шүүрүүдээ давхар эргүүлээд гарлуу тосоос гөрөхгүй. Гол цэвэрхэн гарч ирэх байгаамаа. Та тэгээ сураад авчихгүй. За ингээд маслын шүүр маань гараад ирж байгаа. Яг ингээд цэвэрхэн гар дээр тос асгарахгүй. Маслын шүүр маань ингээд дотроо гараад ирдэг байгаамаа. Энийг та хэд сураад авчихвал зүгээр. За одоо үйл болж байгаа учраас 5W30 шингэн масл хийнэ гэсэн үг. Зарцахгүй шингэн масл хийнэ гэсэн үг. За ингэж маслаа залаа. Ер нь бол шүүрлэг бол их л жоохон хийнэ гэсэн үг тус. За нэг тал орчим хийгээл тэгэл эрзэнээ сайхан тосолчихно доо. Тэгэл шүүрээ суулгая да. За маслаа хийгээд боллоо. Одоо данхраад авнаа. Маслынхаа шүүрийг хийц учраас бөглөөг нь бөглөж учраас одоо ингэж данхраад буулгана. За ингээ маслал дуслаа. Одоо та бүхэндээ маслын хөнгө ямар болсон байг нэг харуулъя та. Ийм л болж байна доо. За маслуудад ийм гоё шин нэрэл байж байна. За тэгээд хамгийн төгсөлт нь хэдүүлээ ажилласан маслаа буцаага энэ сав руу хийх хэрэгтэй байна. Яаж юу гэхээр одоо нэг ийм бэлдсэн саммаар энэ шуугаараа шууд энэ рүүгээ хийнэ гэсэн үг. За ингээд маслаа шахаа юулээд авчих хэрэгтэй хуучин тосныхаа савнд. Гэхдээ энэ тосонд нэг 200-300 г тос байсан юулээд авсан. Хоосон савнд маань ингээд хуучин маслаа ингээд юулээд авах хэрэгтэй. За ингээд юулж дуусаад одоо хог руу хайнда муу маслаа сэлсаагаар шүүгчээ. Тэгээ сэлсэн маслын шүүр 3 ингээд хайда. За ингээд хотоо цэвэрхэн байх учраас хэдүүлээ хогоо бол шууд хогийн сав руу ингээд гайнаагаар сэлсэн агаар шүүгч маань ингээд хогоо сав. За ингээд нөгөө сэлсэн маслын шүүрээ тосч байгаа газраас завруулахгүйгээр ингээд хогийн сав нь хэд. За ингээд Toyota Prius 20 масл гэрийн нөхцөлд яаж солих вэ? Дээрээс нь масл үлдсэн маслыг яаж касчрын оруулаад шавах уу талаар ингээд сайхан бичлэг орууллаа. Тэгээд анхаарал тавьсан баярлалаа.